Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.1 урлагийн дээр сугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан айлтгая. 7 өнөг бүрийн даваагаас баасан гаргийн яг цаг мөчөөд радион 3 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтай гоёройтойгоор та сайн өдрөлөг маань эрхэм сонсогч танд шууд урьдаг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 10 минут болсон өнөөдөр 2025 оны 4 дугаар сарын 2-ны 5 гаргийн та сайн өдрөлөг эхэлж байна. Студид төгөлөгч гэрлээ найруулагчаар ган болдын ангараг нар арилж байна. За нэвтрүүлгийн хамтран арилгачаар баруун бүсийн барилгын материалын тулгуурт болох барилгачин худалдааны төв за мөн Skytel үйлчлэгийг сонгоод мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаарай гэд Skytel хамтран ажиллаж байгаа баярлалаа. За тэгэхээр өнөөдөр бид бүхэн хамтдаа ямар сэдвээр ярилцах вэ гэхээр өөрөө ч хайрлаад хэрэгжилж чадахгүй байгаа зүйлийн талаар ярих нь байна. За тэгэхээр танд их үнэтэй биш ч гэсэн өөрөө ч хайрлаад хэрэглэж чадахгүй байгаа эд зүйл байна уу те та түүнийгээ бусад хүмүүст үзүүлдэггүй эсвэл тас нууснуу ч гэдэм үү хизээ гаргаж хэрэглэх вэ ч гэдэм үү тийм юм байдаг штэ би одоо жишээлбэл сургуулаа төгсөөд дөнгөж ажилд ороод тэгээ тэр үед миний цалин 50,000 төгрөг байсан заяа тэгээд гэсэн чинь би яг цэцэг төвийн замын эсрэг тал Deluxe гэдэг ресторан байдаг гэсэн бохоггүй юу. Тэгээд одоо ариг банк болсон байл юу болсон байл ямар ч байсан нэг юм болсон лээсэн. Тэгээд тэр ресторанд ажилладаг байхад эсрэг тал цэцэг төв дотор 50,000 гутлаа байгаад байдаг. Тэгсэн чинь миний сарын цалин 50,000. Тэгээ би баг өдрийн бодол шөнийн зүуд болж байгаа тэр гутлыг хэдэн сарын цалингаасаа ч үлээдэг мөнгө цуглуулж агаад авсан юм а. Тэгээ тэр гутлаа нөгөө тэгэн авсан болохоор ингээд хайрлаад өмсч чаддаггүй. Тим нэг гутал байдаг гэсэн. Тэгээд ер нь ингээд нэг тийм одоо аав ээжээс үлдсэн ч гэдэг юм уу. Эсвэл одоо ингээд өөрөө ингээд бүр ингээ айгүй хүч хөдөлмөрөө зарцуулж ээж бодон мөрөөдөн авсан эзүүлэж гэдэг юм хүмүүс амар хайрлаж гамнаж хэргэлдэг штэ тий. Тэгээд нэг тийм гутал байдаг гэсэн айгүй тод санагдчихэв. За ингээ манай шууд эфириутаас 77 38 утас маань нэгдлээ. Хэрэг та гадаадаас олохтой хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За утсаар ярих дүрм соёлоо бас нэг сануулъя. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөний төр зогсоогоод утсаар яриарай. За мөн машиныхаа Bluetooth-д утсаа албсан эсвэл чихвшээр ярьж байгаа, спикер дээр нь тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царгиж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээсээ салгаад радиогоо унтраагаад утсаар яриарай. За манай шууд эфириутаас 77 3883 хэрэг та гадаадаас холбогдох хүсвэл 77 88 30 өнөөдөр бид бүхэн хамтдаа өөрөө ч хайрлаад хэрэглэж чадахгүй байна гэдэг сэдвээр ярилцж байна. За бүсгүүчүүдийн хувьд бол одоо нөгөө аяг шаазан цуглуулдаг ийм хоббитой эмэгтэйчүүдийн хувьд бол бас ингээд гоё гангар шаазан маазангаа бас хэрэглэж чадахгүй тэгээд хайрлаа тэгэл бүр яалтчгүй ингээл нэг тийм нарийн нандин болохоор ч юм уу гаргаж ирдэг юм бэлээ би бас тийм нэг ихч мэдэн тэгээд би чамдстаа өөрийнхөө хамгийн хайртай хайрлаж гаргаж ирж байгаа аягандаа цайж өглөө шүү гэдэг би бүр гайхаад тийм хүмүүс байд юм бэлээ. За дараагийн сонсогч эхний сонсогч 98 тэгтэй дугаартаа сонсортой холбогдлоо. 98 тэгтэг. Эмжил радио. Оо заман өдрөө. Сайн байна уу? Та сайн өдрөлт холбогдлоо. За сэдвээ сонссон нөхөө. Сонслоо. За таны сонсож байна. Ундаг дугуй идэх юм аа. За. Ээл 2016 онд авч ирсэн. Надад ч унах завны их байхгүй хаяатай нэг жийчээд дүүнэр мөнөр хаяагуй наа. Коч хүнтэй доо. Тэгэл айгүй гоё. Хаяа гарч нэг арчичаал. Нэг талхмалх нэг автик явах юм байл. Жиж унчаал. Тэгээ байж тиймээс сайхан ундаг дугуй би. За. Баярлалаа. За холбогдсон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За манай шууд эфириутаас 77 3883 хэрэг та гадаадаас холбогдох хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа өөрөө ч хайрлаад хэрэглэж чадахгүй байна гэдэг сэдвээр ярилцж байгаа. За саний солоо бол тийм ундаг дугуйгаа хайрлаад унж чаддгүй юм ба штэ. За дараагийн сонсогч 90 10-та дугаартай сонсогчтой холбогдлоо. 99 10. Эмжил радио. Бачаа. Сайн байна уу? Та сайн өдрөлт холбогдлоо. За таныг сонсож байна. За. Юу яах юм аа? Нэг баггүйтэй нэг машин авчих. За. Тэг хүмүүс машин өгөөч хийж бас ихгүй. Тэгээд өөрөө би нэг машин авсан.
Тэгээд өгөөс зарим нэгэд нь одоо тэгэл яач юу үгүй болохгүй юм байна. Өөрөө тавнад үлдээж чадахгүй ч хүсэл явчих ийшээ явчих. Аа заа. Харин тасаас ойлголч хитэн гинтэр явчих гэж хараад багч. Тэгээ одоо за би болоос ингээд заримдаа ах махынхаа машиныг бол гуйж унжсэн тохиолдол байгаа. За найз нөхдөөсөө бас яг ингээд өөрөө машинаа засвар масар төгссөн үед бас нэг яг машины хэрэг гараад гуйдаг штэ тий. Тэгээ танаас одоо голцоо хин гуйх уу? Тэгээд хамаач автомат ингээд. Би бас өмнө нэг найзтай машин өгч болоод унгаалгацсан байхгүй. Тийм үү. Гэж онцсон машинаас юу ч авах байхгүй. Тэгэхээр өөрөө бас жоохон өөх дургу. Тэгээд зарим нэг нь за ихний бөгөөд ичээ удаач үгээд өгөөл явуулах. Тийм л байх юм. За. Хөөд хэрэг. За холбогдсон баярлалаа. За манай шууд эфириудаас 77 77 3883 хэрэвтэй гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30 өндөр бидхэн хамтдаа өөрөө ч хайрлаад хэрэглэж чадахгүй байна гэдэг сэдвээр ярилцж байна. За машина хайрлаад байдаг, өөрөө хайрлаад байдаг. Гэтэл хүмүүс гуйж унаад байдаг. Тэгээ бүр унахчаад аваад ирэл одоо бас яхаа хэцүү юм да тий. За дараагийн сонсогч 96 11-т дугаартай сонсогчтой холбогдлоо 96 11. Амжилт радио. Сайн байна уу? Сайн байна уу? Та сайн өдрөд холбогдлоо. За таныг сонсож байна. За өдрийн мэнд өглөөний мэнд юм уу? За өглөө. Аль нь явах вэ? За ямар ч байсан бэ нэ? Би танаа өдрөөр радиог баян сонсох юм ээ. За. Одоо өчнөө жил сонсож байгаа. Өнөөдөр л анхудаа холбогдлоо. За. Тэгээд тэр өмс чадгүй на хамгаал хайрладаг юм яриад байгаа шүү дээ мэд. Тийм ээ. Өөрөө ч хайрлаад хэрэглэж чадахгүй байгаа зүйлийнхаа талаар л ярьж байна. Ахын одоо мэдгүй наа 3-4-тэй байх завч гисэн гэдэг нэг цэмбэн гоцлоо байдаг байхгүй юу? Жохоо одоо ахын 50 гарсан үнэлтэй. Тэгээд тэрийг би хайрлаад идэв. Одоо гэсэн байгаа л байдгийг. Энийг нэг сэтгэлд нэг тийм үеийг харагдаад байдаг байхгүй юу? Тэгээд хүүхэд багт маань одоо манай хоёр ах бид 3-5 авч өгч байсан юм а одоо Оросын нэг доороо нэг ВССР гэсэн. Одоо ахт нь үеийн нэг ах нь хэрэгэлдэгчгүй. Ястаа нэг дуугаа ачаад тавьдаг гэсэн хаяа нэг гаргаж ирж аччаад уцаага хийчихдэг. Тэгээ нэг тийм юм байдгийн. Зөв. Юу яадаг гэсэн штэ аха. Одоо ингээд нөгөө нэг энэ та Унган хотынх уу орон нутгийнх уу? Унган хотынх юм ээ. 220 мянгатад яг Баянгол зочид буудлын хажуу талд нөгөө Шаацангийн үйлдвэр гэж байсан штэ тий. Тэр одоо тэнд үйлдвэрлэгдэжсэн ингээл айлуудын гэрт ингээд нэг юм шаацсан сүвнэрүүд өгдөг гэсэн штэ. Тэгээ 12 жилдээ аяга маяг гээд тэгээ их сонин тэгээд цуглуулга одоо тийм эртний зүйлч гэдэг юм уу цуглуулгатай хүмүүст одоо тэр шаацангийн үйлдвэрт үйлдвэрлэгдэжсэн тийм зүйлс мүлс нилээн бас үн хүрдэг гэж хэлээ шүү. Дээр бас нэг ямар сэдвээр ярьж байгаа төлөө нэг хүн холбогдож орж ирээд тэгж ярьж байсан. Таны шаац тэр тавгчин бол Оросд үйлдвэрлэгдсэн тавг юм ба шүү дээ тий. Зөв. Би харин тэгдэг гэж байгаа нь бас нэг сонссон. Тэгээ одоо тэр хүмүүс ч олдгоо байж үнэтэй болсон юм байж. Манай шаацны үйлдвэрч. Тийм. Зөв. Тэгээд чиний тэр фэйсэр чиний дуулж байгаа дуу сонссон нагаа нь. Хоёр дуулсан байлээ шүү энэ дөө. За баярлаа. Танатаас холбогдож болдгийм байна. Бололгүй л явах те. За. Энд даалгаад болоогүй байхгүй юу. Өнөөдөр холбогдох өдөр нь байсан юм байна л та. За. Баярлалаа миний дөө. За холбогдсонд баярлалаа. За баярлалаа. За тэр нь нөгөө юу шүү. Би зөвхөн төрс өдрөөрөө найз нартаа нэг сурприз барих гад тэгээд нэг дуу манай ангарах битсэн юм уу. Тэгээд ангараг найруулад битсэн. Тэгээд яг төрс өдрөөрөө тэрийгээ ингээд дэлгэцэн дээр гаргаж ирсэн. Тэгээд тэр фэйсбүүкээр нэлээд яваад байгаа юм шиг байлээ. Тэрнээсээ би ч одоо нэг учиргүй дуулдаг молдог төрлийн юм бол биш шүү. За дараагийн сонсогч 2 дуудлага зэрэг орж ирсэн. Аль нь тарах нь. За 99 T3-т дугаартай сонортой холбоглоо. 99 T3. Амжилт радио.
Сайн байна өдрөө. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэгт холбогдлоо. За таныг сонсож байна. За бас айл гэр тийм юм байна. Би энэ ажиллаж нэг шондо гээд ихтлгүүрээс нэг тийм амар үнэтэй арьсан гутлаас байхгүй эмхтэй хүн өгтөл. За. Тэгээд амар үнэ ер нь бол яг хагас газар тэгээд давхараа гисдэг байсан. Тэгсэн чинь нэг орсон чинь бүр 700 хэдэн мянган вооны гутал бүр 70 хэдэн билүү хамдраад амар хямдхан болсон байдгийг. За. Тэгээд би ороод авдаг байхгүй. Тэгээд аваад яг эхнэрийнхээ арзмаарыг аваад олон жил юм л та. Тэгээд аваад эхнэртэй эрэхтэй нэг амраад эрэхтэй авчирж ирж байгаа байхгүй. Тэгээд манай эхнэр өмсөд амар гоё тэгэл хайрлаад бараг эхнээс бараг хайрлаад өмсөд хаяа гасгаараа юм уу тэгэл нэг өмс хавар намрын тийм готлахгүй. Тэгээд оны нэг гутал байдаг та. Хавар намр. Тэгсэн чинь одоо ингээд нөө эхнэрт одоо жоохон хөлийн барьдаг. Тэгсэн мөртлөө өмсөхгүй. Аха. Ингээд бүр сканд бүр ингээд боож бүр ингээд багатыг над хадгалсан. Энийг одоо өмсөхгүй бол тэгээд хаад үгдээ байна. Гэхдээ яах вэ? Байж игнах тэгээд яма васана. Зөө. Яма. За. За, холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Гуталч гоё шүү. Гоё гутал гоё газар авчна гэж байна шүү дээ. За манай шүт эфириотоос 77 38 83 дараа гадаадаас холбогдох өсвөл 77 88 30 өндөр бид бүхэн хамтдаа өөрөө ч хайрлаад хэрэглэж чадахгүй байна гэдэг сэдвээр ярилцж байгаа. Дараагийн сонсогч 99.1 дугаартаа сонсортой холбогдлоо. 99.1 Амжилт радио. Байна. Сайн байна уу? Та сайн холбогдлоо. За радио онтраач хоо. За. Одоо болж байна уу? Басан. За. Хайрлж явдаг нандиндаг зүйл үү? Тийм ээ, өөрөө ч хайрлаад хэрэглэж чадахгүй байгаа зүйлийнхаа талаар л ярьж байна да. За. Би одоо нэг намайг аав нэг баг байхад одоо чинь 40 жилийн өмнө юм аа нэг санал хийж гисэн. Цэцэрлэгт нөгөө хүүхдүүд санал авчиргаа сумын цэцэрлэгт. За. Тэгээд тэр санал одоо хүртэл надад ингээ явдгийг ш. Би тэгээд нөгөөх нь мод нь өгрөөд хадаас мадаас нь идэгдээд хагараад идэг. Тэгээд тэрийг хайж чадахгүй бөхлөө тэнд янз янзын цавуугаар наагаад тэгэл ингээл яваад идгийг. Бас нэг жоохон хайрлаад хайж чаддгүй юм гэхээр нөгөө төрөвчүүдээ би чи нөгөө дээшээ харсан цав бас нэг хүний бас нэг орлогын юм болов уу гэж одоо хэрэглээд хуучирсан төрөвчүүдээ ерөөсөө хайж чаддгүй байхгүй. Тэгэл ингээл одоо оюутан байхын анх удаа авчихсан бүх төрөвчүүд нь ингээд одоо тухайн үеийн сайн чанартай муутай тийм төрөвчүүд ингээд хайрцаг дотор ингээд одоо бүгдээрээ байж идэг. Нэг олон жил хэрэглэхээр нөө юм хармаа сэмэрчсэн байдаг шүү дээ. Тэгэхээр чин нэг талаас ийм нандин юмыг нэг хадгална, нөгөө талаас нь бас нэг бэлэг дэмбэрлийг бас их бодож хайчих гэхээр одоо бүсний би арлуудаа хайж чаддгүй. Нэг хүний нөгөө тэлэний арлуудаа ингээд тасарч масраад өвдөрчихээр нь тэгээд арлуудыг аваад юунуудын ч яг шатаагаал ингээд явж лээд. Тэгэхээр яг тийм нэг сандал одоо надад нэг 40 жил байна. Ааха. Сайхан л үгүй харах болгоно тэгэл багын дурсам сэргээл. Тэгшлэх л та тийм ээ аавыгаа бодно хүүхдээс аадурсан. Тэгээ одоо манай хүүхдүүд суугаад одоо тэгэл суугаад байна. Одоо тэгэл хүмүүс орж ирэх гайхал байд. Энэ одоо ямар учиртай юм хэдэн үеийн сандлыг гээд наач их учиртай сандлаа л. Зөв. Тэгээ хөөсөн сандлаа. Нэг настай хүүхдийн суудаг. Ааха. За холбогдсон баярлалаа. За, огийн нэ би машина хүнд үхэнд битгий хэл хүнч ховор суулгадаг гинэ. Гэтэ тэр нөгөө нэг бас амар цэвэрч хүмүүс чинь хэцүү юм байл шүү дээ. Би нэг хүний машинд суух гэсэн чинь улавч өгөөд айлд орж байгаа юм шиг, альбан газар орж байгаа юм шиг улавч өмсөд оглаад ор гэд. Тэгээ өөрөө гутлаа ингээд тайлаад симбитл нь хайрцаг дотор хийцэн гэснээр өөрөө тавчгтайгаа машин барьчих жаах шиг ёо. Бүр лайта санагдчих. Надад бол тийм хүний машин суул лайта юм бэлээ. За дараагийн сонсогч 80 10 дугаартаа сонсортой холбоглоо. 80 10. Амжилт радио. Hello. Байна. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэгт холбогдлоо. За таныг сонсож байна. Сайн байна би. Их удаач жолоодлоо.
За нэгдүгээр радиогоо унтраа, хоёрдугаарт надад спикер эднэрээсээ салгаад шууд уцаар яриарай. За тэгээ. За. Алло. За байна. За яриарай. За би энэ нэг хуучин өөрөө хайрлаад хэрэгэлдэг одоо олон жил болсон юм гэж ярьж байгаа шүү. Тийм ээ. Би надад нэг бүр 16 та нэг байдсан сэргэлсэн дугуй байдгийг. Одоо үртэл би хүүхдтэй ч өгдөггүй, ачаанартай ч өгдөггүй тийм дугуй байна, ундаг дугуй. Тэр маань би өөрөө дугуйчин байсан хүүхдтэй багтаа. За. Тэгээ одоо би чинь нэг 60 гарцсан. Ингээд 40 жилээр ингээд дугуй. Тэгээ манай ихнэр тэгээд энэ дугуй одоо хүүхдтэй шуухт өгдөг юм бол унуулдаг юм бол тэгээд нэг үгүй гэж тэргүй байж гэж одоо тэгээд яг старт ашигаад оролдооны дугуй. За. Тэр хэвээрээ байж байгаа да. Тэгээ сая хүмүүсийн яриг сонсч нэрээ надад нэг юм дугуй өгчтэй гэдэг. Тэнцээ нэг дугуйгаа. Би ч одоо өөр дугуй ундаг. Тэрийг ер нь өөр ундаггүй. Унах боломжтой. Тэгсээр нь өөр дугуйгаа унаад нөгөө тэр дугуйгаа нэг одоо нэг хайрлаад идэх юм уу яад нэг л сонин. Тэр дугуйгаа тэгээд хэдэн онд та хэдэн өргөөр авч ирсэн бэ? Би дугуйчин байхдаа тэрийг өөрөө дугуйч нэг ингээд чамд юм байна уу надад юм байна уу гэх нэг ингэж тэгж босгочээсэн дугуй. За. Тэгвэл одоо нандин байхаас ч яах вэ? Хайрлахаас ч яах вэ? Тий. Тэгээ яг л өөрөө би 16-аас тэрийг л яг босгож байсан. Тэгээд тэргээр нэг хэсэг оролддог байсан, бэлтгэл хийдэг байсан. Тэгээд сүүлдээ болчихвол нэг сургууль гэж гадагшаа яваад тэгээд тэрийг унахаа байсан, дугуйгаас болж уралдахад байсан. Тэгээд тэр маань одоо хүртэл байж байгаа дугуй тийм. Зөв. Тийм дугуй байдгийг. За. Тийм гоё түүх. За. тэрийг ярмаар санагчлаа. Гоё түүх байна. За гоё дурсамжаа уулзсан баярлалаа. Холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За Улаанбаатар хотод 11 цаг 27 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар баруун бүсийн барилгын материалын тулгуур төв, барилгачийн худалдааны төв хамтран ажиллаж байгаа. За баруун бүсийн барилгын материалын тулгуур төв болох барилгачийн худалдааны төв нь 28,000 м2 бүхий 3 блок, 7,000 м2 дулаан хүүтэ агуулга бүхий баруун бүсийн хамгийн том барилгын материалын зах байгаа. За тэгээ барилгачийн худалдааны төвийн А болон Б блок 2022-2025 онд тус ашиглалтанд орсон. За дотроо зоогийн газар байна, офис байна, үйлчлэгийн хэлбаатай, 5 тухтай орчинтой 1.5 тонн ачааны лифттэй давхар бүрээрээ төрөлдсөн ийм маш том зах байгаа. За тусдад 270-аас 300 аж ахуй нэгж байгууллага хувь хүмүүсийн 10,000-аас 12,000 гаруй нэр төрлийн бараа материал худалдаалагдаж байгаа. За тэгээд түүчрэлгүй автомашины дугаар болон цагийн хязгаарлалтгүй бүсээс хүссэн бүх материалаа нэг дороос нь авах ийм гоё боломжийг танд олгож байгаа. За тэгэхээр бараа 15 аймаг руу шууд нийлж байгаа штэ тий шууд нийлэх зам Улаанбаатар хотод баригдаж байгаа төслүүдтэй ойр үндсэн хийц болон бусад бүх барилгын материалыг нэг дороос авах боломжтой. Өөрөөр хэлэх юм бол баруун 15 аймагаас шууд орж ирээл барилгын материалаа татаал аваад явчих их амар хэлбэрл гэсэн үг тийм ээ. За тэгэхээр хаана байгаад байгаа вэ гэхээр Баянгол дүүрэг 20 дугаар хороо гэж явдаг Сонсголонгийн замд барилгачийн худалдааны төв байгаа. Илүүл өрөнгө мэдээллийн 7766 22 77 гэдэг утаснаас аваарай. 7766 22 77. За барилгачин цэгмэн гэ та сайт руу н орж болно. За мөн барилгачин худалдааны төвгээ зүгээр крилээр бичээд сошиал хаяг руу н орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар баруун бүсийн барилгын материалын тулгуур төв болох барилгачин худалдааны төв хамтран ажиллаж байна. Баярлалаа. Манай шууд Фериутаас 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 өндөр битгүү хамтдаа өөрөө ч хайрлаад хэрэглэж чадахгүй байна гэдэг сэдвээр ярилцж байна. За дараагийн сонсогч 9929 дугаартаа сонсогчтой холбогдлоо. 9929. Эмжил радио. Алло. Байна сайн байна уу? Та санаа сууд нэвтрүүлэг явж байгаа юм уу? Тэгээл яваал ах шиг байна. За энэ юу хөө нэг ямар сэдв билээ хөө? Та тэгээ сэдвээ сонсоогүй бол яг юу ярих гэж холбогдсон бол? Харин бүр юу яаштай сая мартчихлаа. Юу яриад байгаа юм аа. За өөрөө ч хайрлаад хэрэглэж чадахгүй байгаа зүйлийнхаа талаар л яриад байна. За. За, нэгдүгээрт манайхаа яасан бах нь радиогоо унтраагаарай гэд би хэлээд байдаг нь унтраахгүй хүмүүс яалч сонсогдож чинь танд муухайгаац давхар ингээд сонсогдоод. За, хоёрдугаарт нь
сэдвээ сонсоогүй юу ярих чагаа мэдгүй байж өчнөө олон хүмүүс холбогдох жоход битгий ингэлдээ те бусад хүмүүсээ хүндэлж харьцсан юм анаха. За 2 дуудлага зэрэг орж ирж байна. Аль нь холбогдох нь вэ? За 88 10 та дугаартай сонортой холбогдлоо. 88 10. Эмжил радио. Сайн байна уу? Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За сэдвээ сонсноо. Сонсож мэдчихэв. За хашгүй дээ. За яриарай. За би нэг дээр үеийн юм ярих гэж бодчихё. Бодож байна л да. Манай аав надаа өөд болохтой нэг хид юм үлдээсэн байна. За. Тэгээ нэг нь болохоор яасан гэхээр манай одоо хуланц өвөөгийн сум байна. Шагаан арав сум нь байна. За. Тэгээ тэрийг маш их нандиндаг. Тэгээ сум гэдэг талаараа бас их хүндлэл яадаг. Одоо тэр л одоо миний хувьд бол 1800 оны дунд үед тэр манай өвөө маань харваач ядам гэж хүн байсан л да. Тэр хүний сум. За. Тий. За бас нэг юм нь болохоор яасан гэхээр манай яг өвөөгийн нэг хагалгаанд ороод наанцаар гэсэн нэг юм уурсан хоолой байд юм байна. Төмөрн. Тэр нь бол надад бас хадгалагдчих байдаг. Би бол одоо маш их нандиндаг. Тэрийг маш хайрладаг. Яг л нөгөө нэгэсэнд бол одоо өвөө маань одоо өөртөө ингэж байж исэн гэдэг утгаар нэг хайрлж хамгаалж хадгалж явж байна. Бас нэг нь болохоор манай өвөөгийн өргөж авсан одоо эцэг нь хилмигдсэн байгаа 1937 онд. За. Энгүүд нөгөө тэр үед нөгөө хилмигдэхээр ч яах вэ нөгөө юм хүмүүс хураагаад авдаг. Хоёр авдрын дундуур нөгөө авдрын онгоолгоод юмыг авдаг байхад хоёр авдрынхын дундуур нөгөө дайлантай хөргөн шидсэн юм байна. Тэгээ тэр хөрг надад байдаг. За. Энэ ч одоо дээр үеийнхэн мөн үү? Одоо хэдүүн таарч байна уу? Тэгээ ер нь бол юу штэ хөө дээр юмынхаа ааваас хадгалагдаж ирсэн юм гэж уул нь бол яриаг үлдээ. Өөрөө ч хайрлаад хэрэглэж чадахгүй байгаа зүйлийнхаа л талаар яриад байгаа. тэрийг ер нь бол айгүй хайрлах л да. Одоо тэр хөөрг бол одоо унаад хагалцгүй гэдэг яг цагаан сараараа л гаргадаг. Өндөр настай ах トゥ нартай өмнө руу явахдаа яг л авч явдаг. Бос үедээ харамлал өстэй нөр хөөрггүй юм шиг л байдаг шүү дээ. За тэгвэл мөн байна. За. За холбогцонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За мина ингэнэ гой хоол авчгаад хайрлаад идэж чаддгүй штэ гинэ. Гэтэ ингэдэг те яг нэрнгээс ингэдэг те одоо жишээлбэл би айгүй гоё стейктэй газар мэднэ. Одоо нэрийг хэлчихээр ингээд рекламсан болох гэдэг юм л да. Тэнгүүдээ тэр стейк нь бүр үнэхээр гоё учраас эхлээд наагур нь ингээл тийм нөгөө төмсний нухш мухш ингээл ногоо моохны идэж байгаа. Тэгэл стейкээ хамгийн сүүлд нь ингээ хамгийн хоолныхаа хамгийн гоё хэсгийг хамгийн сүүлд нь ингээд хайрлаж хайрлажаад идэхэр гоё байдаг те. Ийм юм бас байдаг. За дараагийн сонсогч 2 дуудлага зэрэг орж ирсэн. За 88 19 дугаартай сонсогчтой холбоглоо. 88 19. Эмжил радио. Байна уу? Байна. Сайн байна уу? Та сайн өдөр холбогдлоо. Сэдвээ сонслоо. За, таныг сонсож байна. За. Юу нэг хоёр юм байд юм а хэрэгжилж чаддгүй. За. Тэгээ нэг нь болохоор нэг манай өвөөгийн нэг дайнд хэрэгжилжсэн нэг 7 өсөрт калибр гэдгээ. За. Тий, хүн амтан гуугаад гэдгийг зарж чаддгүй. Уг нь мөнгөний хэрэг гарахад бас чбар байдаг. Тийм бидгийн бас нэг нэг манай удмаар ингээд дамжиж ирсэн нэг алтан бурхан бидгийн. За. 9 арчтай яг нэг учир жимцэнтэй юм шиг байна тийм хэмжээтэй. Тийм тэгээд юу 100 хүмүүс чинь ингээд өдөөд аюул гоё том машинаар явахаар нэг дараад нэг том машин болгоод онцмар санагдаад тэгээ болохгүй болохоор тэгээд харж нэг зар тийм л нэг хоёр зарж урч болдгоо хоёр юм байдаг та. Хизээний нэвтрүүлгээр илээ бас нэг бид нар чинь нэг юм зараад тэгээ одоо ардаас нь харамсаж байгаа зүйл гэд ярьж ирсэн юм а. Тэгсэн чинь бас нэг эмэгтэй холбогдож орж ирээд ингээд нөгөө бас ингээд дээр үеэс уламжлалт ирсэн юм шүтэнэ ингээд тийм зараад ингээд гандан манд нөксөн чинь манайхаа мууцсан сул алтан болсон гэж юм. Тэгээд жижигхэн гэдэг 9 арчтай. Тэр уг нь тэрч тэгээд хүнээс болохоор нэг том машин бол баталгаатай хүрнэ гэдэг. Тэгээд том машин болгоод өгн унаад явал гоё юм болоо гэдэг. Тэгээд бас зарж болохгүй гэх. Дум болохоор нэг харж хүнгэлдэг юм шүү дээ. За. Зарж болохгүй. Тийм нэг би ч айлын баг хөөхтэй байхгүй. Тэгээд удам дамжиж ирсэн. Юу ахгүй замбал гэдэг нэртэй.
манай өвөгийн аав замбарлаг гэдэг хүн байсан. Нэр айгу учиртай юм шиг байна. Зөв. За. Замбарлаг гэдэг усны бурхан гэдэг гэсэн. За. Тийм нэг юунд тавхтай ингээд нэг юм тавгархуу тийм нэг савнд ус хийгээд дотор нь тавьж байршуулдаг тийм бурхан гэдэг. За. Тэр усан дотор байждаг. Учир жанцантай байна тий. Тийм нэг юу нэг сонин нэг одоо нэг дээр үеих ороод нэг тийм нэг сонин амттай хөдөлгөлтсөн одоо баг дуу ч юм уу юу ч юм нэг тийм хөт үстэй амттай. Ингээд дээр ингээд цууцсан нэг бурхан байдаг. Тийм бурхан байдаг. Цуулалт гэж ярьдаг юм өнөөс. Тэгээ хамгийн гол нь зарч болохгүй алтуулахаар нь бас зарчмаар байдаг. Тэгээ одоо үе дамжиж ирсэн юм болохоор бас болохгүй болоод. Ядчахт манай өвөгийн аавын эртээ ижлэн эртээ бурхан. Тийм байна. За холбогдсон баярлалаа танд. За баярлалаа. За Улаанбаатар хотод 11 цаг 36 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Skytel үйлчилгээг сонгоод мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаарай гэдэг Skytel хамтран ажиллаж байгаа. За Тэнгис далай дээгүүр хайртай хүнтэйгээ мөрөөдлийн аялалд гармаар байна уу? Гармаар байна. Тэгвэл тань зориулсан Skytel-ийн шинэ урамшуул эхэлжээ. За урамшуулд оролцоод хосоороо мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах эрх болон бусад дижитал бэлгүүдийг эзэн болох ийм гоё боломжийг танд олгож байгаа. За тэгэхээр та яаж шинэ урамшуулалтад оролцох вэ гэхээр нэгдүгээрт шинэ хэрэглэгч болох. За хоёрдугаарт нь дижитал картаар дансаа цэнэглэх, гуравдугаарт нь дата багц авах, за дөрөвт нь одоогийн багцаа ахиулах зэрэг энэ бусад үйлчилгээг аван урамшуулын эрх цуглуулад мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах 3 хосын нэг болохоос гадна бусад дижитал бэлгүүдийн эзэн болох ийм гоё боломжтой байгаа. За урьдчилсан төлбөр дүрлэгээний хэрэглэгчид 11,000, 14,000, 21,000 төгрөгийн картаар дансаа цэнэглээд мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах эрхээс гадна сар бүр тодруулах iPhone 16 гар утасны эзэн болох боломжтой. За мөн 11,000, 14,000, 21,000 төгрөгийн картаар цэнэглэл хийсэн хэрэглэгчдээсээ iPhone 16 гар утасны эзэд болон супер бэлэг болох мөрөөдлийн хөлөг онгоцоор хосоор аялах 3 хэрэглэгчийг 2025 оны 4-р сарын 30, 2025 оны 5-р сарын 30, 2025 оны 6-р сарын 30-ны өдөр тус сошиал хуудасаараа шууд тодруулах юм биш үү. За тэгээд та 1815 гэдэг утас руу за хэрвээ та Skytel хэрэглэгч бол өөрийнхөө лавлах болох 15 руу залгаарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Skytel-ийн үйлчилгээг сонгоод мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаарай гэд Skytel хамтран ажиллаж байна. Баярлалаа. Дараагийн сонсогч 99.11 дугаартай сонсогчтой холбогдлоо. 99.11. Энжел радио. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За сэдвээ сонсноо. За таныг сонсож байна. За. Хайрлаад ирэх чадсан юм бол нөгөө мөнгө цуглуулдаг. За. Цаасан дэвсгэртэй Монгол улсын гадаа тий. Тэгээ тэр үдийг хадгалаа л хэрэгжилж болтгоо. За. Тэгээд бүх юм байгаад байдаг. Одоо эн чинь нөгөө жил болгон цагаан сараар манайх чинь ингээл нөгөө Монгол охины гар үсгтэй эргэлзэгчийн гар үсгтэй шинэ мөнгө тэмцэгтүүд гардаг. Энэ жил 5,000 чинь ингээ шинээр гарсан гэл. Тэгэл нэмээд байдаг. Бас заримдаа мөнгө төгрөгийн хэрэг гарна. Нөгөөдгөө ашиглаж болтгоо ингээл байгаад хараад нандинаа латгахлаа тийм цуглуулга байна. Тэгээ одоо нууцш бол ингээд цуглуулганы чинь яг ингээд мөнгөнд дүнгээр нь тоолох юм бол нийт хэдэн төгрөг вэ? Тоолж үзсэн үү ер нь? Хүмүүс харин яг ингэж цуглуулдаг хүмүүс чинь дэвсгэртэй л харж кайф авахаас биш яг тэр нөгөө нэг одоо гахаан мөнгө цуглуулж байгаа юм шиг тэгээд тоолдгүй юм шиг байгаа тийм ер нь бол. Тэгэж яг хуу зах зээл юу одоо жишээ нь одоогийн мөнгө тэмдэгтэрч манайх чи 93 онд гарсан одоо бид хэрэгжилж байгаа мөнгө тэмдэгт. За. Монгол хэрэгжилж байгаа. Одоогоос тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл нэг 70 гаруй мөнгө тэмдэгт гарсан байдгийг. Нэг оноор мөнгөний хөдөл байдаг штэ. Тэгээд эргэлжийн гар үсг нь өөр. Тэр нь бол одоогийн байдлаар нэг 4 сая орчим явж байгаа нэг юм. Хоёроос гараад одоо хүртэл юм шинэ мөнгө нэвсгэртүүд гэсэн үг. Тэрнээс өмнөх мөнгө нэвсгэртүүд гэдэг юм бол маш өндөрлөл үнэтэй. Маш ингээ 25 он, 39 он, 41 он гэж яваад байна. Одоо шар алтан зурд гэж ярьдаг шүү дээ. Тэр бол ингээл янз бүр тэгээд олон улсын мөнгө тэмцэгтэй зэрэг янз бүр болоо явчихна. За. Тэр хараад байгаад идэх хэрэгж бол чаддаггүй тийм. Тэгэхээр нандинал альбом дэж хаяа нэг гаргаж сэтгэлээ зэрэгс нөгөөдгөө харчаад тийм. Тэгээд цоглоосон байна. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
аз ундрам гинэ хэрэглэж байгаа битгий энэ биш нэг гоё юу явьжсэн. Мөн байна. За хэрэглэж бай битгий хайрлаа. Өр хөвгт минь цаг үеийн завгарчиг хандлагаас олж өмсөхгүй байх. Бид нарыг жоохон байхад чамдаанд шинээрээ эвхээсээрээ хадгалсан хувцас зөндөө байдаг гэсэн гинэ. Тийштэй нэрээ те. Би тэгтээ хүүхдүүдийнхаа няран хувцснуудыг цөөхний одоо ингээд нираах томсдог гэсэн малгаач гэдэг юм уу. Тэгээд нэг цөөхөн хитгэн хувцсыг дэрэн дотор хийж хадгалдаг гэсэн. Тэгээд гаргаж ирээд ингээд үнэртгэж хүртэл нэх гоё те. Тэгээд одоо тэр нүүдэл судлын үеэр байхгүй болсон. Тэгээд бид нар чи хүүхдүүдийнхаа багцсан хувцсыг тэгээд нөгөө дараагийнхаа төрж байгаа хүмүүс рүүгээ ингээд шилжүүлэл өвчтдөг штэ. Тэгээд нэг хэсэг хоёр хүүхдийнхаа нэг хүүгийн нэг хөөрхөн жижигхэн нэг юм хүүрхэн бүр нэг ёо одоо ингээ харахаар нэг юм сүнээ шиг юм пүүз идэг гэсэн байхгүй манай ах нэг Шанхай авч ирчээд авчирч үржсэн. Тэгээд тэр пүүзийн тэгээд нэг одоо баривч гэж ярьдаг штэ тэ баривчтай ингээд хадгалдаг байсан. Тэгээд одоо бол хоёр хүүхдийнхаа нөгөө сэвлэг гүргэх дээр ингээд нөгөө хадган дотор бид нар үсээн ингээд авдаг штэ тэ тэр үс тэгэнгүүтээ хүүн цөглөөд ундаг штэ тэр хоёрыг бол хадгалдаг. Тэр нэрэн авцнууд бол одоо байхгүй болсон. За дараагийн сонсогч 99 1 дугаартай сонсогчтой холбогдлоо. 99 1. Angel Radio. Байна уу? Байна уу? Өдрийн. За сайн байна уу? Та сайн нэвтрүүлэлт холбогдлоо. Таныг сонсож байна. За баярлалаа. За яраарай. За гэрлээ би нөгөө бас яг саяны өөрөө чинь ярьсантай адилхан. 3 хүүгийнхаа юм цөвөлсөн хүүгийг хадгалдаг. Тэгээд яг тийм хөрхөн дахин авсан сэвлэгийг хадгалдгийн дээл малгаануудыг бас хадгалдаг. Одоо ингээд том хүүгийнхаа хадгалаад 30 жил болсон байна. Тэгээд одоо ингээд хүүхдтэй болохт нь тэдний нөхөнсөн гэр бүл болохт нь гэл ингээд хадгалаад 3 хүүгийнхаа ямиг аягүйх нандгын хадгалдаг. Тэгээд 3 хүүгийн маань ингээд гошонк нь байж байдаг. Гурлаа ингээд ах нь бицсаар тэгэл ингээд байж байдаг. Тэгээд одоо ингээд яг 30 жил хүүхдүүдийнхаа ямиг ингээд хадгалаад байж байгаа. Тэгээд тэр бас их гоё төвхтэй. Тэгээд үе үе ингээд харж тэр үеийнхэн нэмийг ингээ гаргаж ирээд түүхийн яриад хүүхдүүдтэй үзүүлээд буцаагаад хийхлээр ингээ хүүхдүүдийн тэр нэг яагаад ч юм тэр өөрийн жоохонд нь хайрлж исэн хайр ингэж сэтэрдэг юм шиг тэгээд их гоё тийм тэрнээсээ хүн их сэтгэл ханамж тэр жоохныхаа юмас их мундаг сайн энерги авдаг юм байна гэдэг хүүхдүүд тэр үеэ ингээд өмсөөл тэр хурцсууцаа ингээд хөөрдөд өмсөхөд энэ тэр хүүхдүүд бүр ингээд юр бусын их баярлдгийг би өөрөө ажиглаж исэн. Тэгээд өөрөө ч гэсэн үе үе хүүхдүүдийн хайр тэр баг насыг дурсаж ингээ хайрын яг тэр тухайн үедээ очсон шиг аюу гоё мэдрэмж төрдөг. За баярлалаа. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За гоё. За хэрэглэж чадахгүй хайрладаг юм бодоод олдохгүй байна. Хэрэглэж байгаад муудсныг улаан төрөвчөөл хайж чадахгүй байгаа юм байна. Түүх ихтэй төрөвчлээ гинэ. Гэтэ улаан төрөвчөнд мөнгөсөө ордог гээл те. Бас нэг тэгээд нэг тийм үгээд өстө мэдгүй одоо үн ч юм уу худлаа ч юм уу те. За дараагийн сонсогч 99 20 дугаартай сонсогчтой холбогдлоо. 99 20. Angel Radio. Нараад юм уу? За мөн байна. Энэ нэвтрүүлэг биш юм уу? Йоо. Та эхний ээлжинд утсаа спикер дээрсэн юм уу? Блютудээс холбочихоо таны яриа бүр тээртэн сонсогдоод байна. За та одоо тэр радио руу нэвтрүүлэг рүү холбогцсоо мэдгүй байгаа юм чинь бас ямар сэдвээр ярьж байгааг нь бас мэдгүй байгаа юм уу? Нөгөө хэрэглэж чадахгүй юу гэдээ ярьж ирсэн тэр мөн үү? За тэгээд яриад л байна. Ярьсаар л байна. Ер нь бол үргэлжлээд л байгаа. За ярих юм уу? Байна. Та бол тэгээ ярих гэж л орж холбогдсон байлгүй дээ. Одоо тэгээ ярь та. Нөгөө манай хоёр хүүгийн. За. Түүн шүд дуна штэ. За. Тэр сүүн шүдийг аваад хадгалцаад тус нь. За. Тэр ерөнхийдөө амаа ухаантлаасаа үзэхээр шүдэнд хамаг бүх эсвүүд байдаг юм байна л да. Алстаа юунд хэрэгтэй гэхээ нэг тэр чинь ургуулаад төлжүүлээд бүх хэрэгтнийг яаж болдог юм байна л да. Хүүхдийн онсон сүүн шүдийг үү? Яан гинэ? Хүүхдийн онсон сүүн шүд үү тийм үү? Тэр чинь яг хүүхд ив ирүүл сарууд байх үеийнх нь яг өөрийнх нь ичийг хадгалж байгаа юм байна. Тэр шүдэн дотор. За, тэгээд тэр шүднээс нь юу ургуулж авах вэ? Дараа нь ингээд ямар нэг хорт авдар юм уу, ямар нэгэн ингээд хэрэгтэй болсоо гэхэд жижиг
болохоор одоо тэндээс нь эсэс нь эрүүл байх үеийн эсэс нь эргүүлээд ургуулж авах боломжтой л байдаг юм байна л да. Наа чи одоо шинжилгаанаар нотлогдсон зүйл юм уу? Хизээ хаана хин тим юм гаргаад ирсэн. Тэгээ одоо та тэр болтол нь хадгалах гэж байгаа юм уу? Ямар ч байсан насанд хүртэл надлаад тэгэл өөрсөнд нь өгнө гэж боддог байгаа. За холбогдсон баярлалаа. Батсан байлээ. За холбогдсон баярлалаа. Йоо заримдаа нэрээ хөвгчлөлтөө юм ярьж орж ирдэг шүү хүмүүс. За надад нэг цүнх байна. Анх удаа үнгөө авчгаад хайрлаад зүхгүй байсаар аваад Монгол явуулсан штэ гинэ. Йоо хөвгчлөлтөө юм аа. За 9987 дугаартай сонсортой холбогдлоо. 9987. Эмжил радио. Үтэмээ. За сайн байна уу? Ажил орлого ихтэй юу ихчээ? Дайдаг одоо гисгэ хайрдаг юм уу гэж явчих. Ихчээ таныг Чука гэдэг юм уу? Тий, чулуун бат. Тэгвэл би нөгөө нэг дээр нэг яанагаар ярьжсэн чинь анжгаа Чука юу Чука гэд тэгээдсэн. Тэгвэл зөвл хэлсэн юм байна. Би ч нөгөө хаа сайнууд дээр ч нөгөө хүмүүсийн нэр асуудгүй, усны дугаар асуудгүй болохоор ямар ч байсан UBK-ийн жолооч ихчгээ би яриад байхгүй юу? Тэгсэн чинь анжгаа Чука гэдэг. Анжгаа мэдсэн үү? Тэгин. За надад одоо 60 жил болсон. Одоо би чинь 60 үсээд бараг 60 жил болж байгаа нэг миний малгай байна. Нэг цэмбэн малгай. За. Манай ээж би чинь 6 сар төрсөн гэхээр чинь за би нэг 4 сартаагаас л өмссөн болов. За 11 сараас гээд өвлийн малгай цэмбэн юм ногоон хөөх юм да. Юунууд ингээд зүгээд оёод тэгээд яг урдуур нэг хурганы айлс очсон. Тэгээд би чинь тэрийг охиндоо өмсүүлсэн, хоёр хүүдээ өмсүүлсэн. Тэгээд нөгөө ач зэнэр даваас өмсүүлсэн. Тэгээ сүүлд нь охиных болохоор нөгөө одоо хүүхэд нь 5 хүрэх гэж байгаа юм чи. Тэгээд ээж малгайгаа аав гэж надад өгсөн. Тэгээд тэрнээс миний нандин юм нэг л байна да. Тэгээд надад 60 жил болж байгаа юм байна гэж би сая л тооцоолоод бодсон чинь. Чи нэг тийм нандин юм байна. Бас нэг манай эмээгийн нөгөө илүүр гэдэг юм аа. За. Нөгөө одоо нөгөө дээл ойхот чинь нөгөө шилб мэлбэ ингээд нөгөө юуг нь одоо дээр үед индүү байхгүй. Индүүний оронд хэрэглэх юм уу те? За. Хэрэглэх юм ууртай штэ. Манай эмээд ээж нь хийж аав нь хийж өгчээсэй гэсэн. За. Нэг тийм илүүр байна. Би өөр чамдаанд хадгалаа л гэдэг. Тэгээд одоо юу гэж хин тэрийг хэрэглэв гэж те. Гэхдээ одоо яг байж лээд нөө имжээр ингээд наахад чинь цавуудаар наадаг байсан юм байлаа шүү дээ дээр үчиг. Тийм нарийнхаа хуршуутай тийм урт штэ. Мэдээ нэг тохойгоос арай бага хэмжээтэй нэг тийм илүүр би аюу хадгалдیں۔ Ээжээс яагаад тэгээс хадгалаад байж л байгаа. Тийм хоёр юм байна. Одоо тэгээд дахиад ачтай гарвал малгайгаа өмсгөндөө. За. Бой хадгалсан юм байна. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй та. За одоо утас авахгүй. Одоо орж ирсэн сэтгэлүүд уншиж өгөөд тэгээд нэвтрүүлгээ дуусгана. За Наранчийн алтан цэцэг гэдэг сонсогч утсан байна. Нэг үсний авчаарыг аваад 4-5 жил болсон байна. Яах гэж байгаа хэрэглэж чадахгүй, гамнаад хайрлаад байгаа юм шиг байгаа. Муухай болгочихгүй л гэд бодоод байгаа юм да. Өчигдөрхөн хараад бодож байлаа гинэ. За яг одоо бол цагаа хайрлаад зүүж чаддаггүй штэ. Ядж хахад цагны хоббитой гэсэн байна. За Зинвэн МТ цүнх гэсэн нэрээ эмээгийн минь өгсөн цүнх нэг л үрсэн тэгээд шинээрээ уутан давж байгаа гинэ. Вау. За боги болд 20 жилийн өмнө найзаагаа авчирч өгсөн нэг шил арх байдаг даа гэсэн байна. Хүмүүс яг ингэж арх айгүй олон жил хадгалдгийн байлээ. Тэгээд одоо энэ нөгөө нэг хархраагийнхан билүүдээ нэг бас арх гарах гад ч үлөө хин балжны мааврахт бас юм айгүй олон жил хадгалсан юм арх байсан. Тэгээд тэр архиныхаа ингээд дээжийг өгөөч гэд тэгсэн чи өгөөгүй гэсэн ингээд нэг тийм ам дамжсан л яриа байдаг шүү. Тэгээд хүмүүс бас ингэж олон жил бас их арх хадгалдаг хүмүүс байд юм байлээ.
За. Цэлэцэгийн тийм зүйл байдгүй юм байна. Хэрэглээд идээд дуусгадаг хүн юм байна гинэ. За. Радио толбогдохдоо соёлтой баймаар байна. Дүрмээ сайн сонсгоолдоо гэсэн байна Сүхбат Баясгалан. Тэр ийм гоё юм ярих гэсэн хүмүүс зөндөө байхад зүгээр залгаад саад болоод ах юм гэсэн байна. За тэгээд манайхан угаасаа тэгээд уул нь бол уцаар ярих дүрм соёлоо байнга л сануулж байгаа тий. Тэгээд гэтээ одоо нэгнийхээгаа ярьж байгаа яриаг нь сонсоод ингэж сонсогд тийм байх гэдээ одоо ойлгодог болж байгаа байх уу. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 2-ны 5 гарагийн та сонио нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар баруун бүсийн барилгын материалын тулгуур төв, барилгачин худалдааны төв, за мөн Skytel үйлчлэгийг сонгоод мөрөөдлийн үлэг онгоцоор аялаарай гэсэн уриатаагаар Skytel хамтран ажиллаа. Баярлалаа. За өргөлөөл эрхэм сонсогчдаа цагбрын эхэнд явдаг радио мэдээгээ улааж сонсдээ дараа үдээ ачаар нэвтрүүлгийн хашигдсан дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын MDL радио 88.3